Өдрийн Гэсэр туужийн талаар товчхон мэдээлэл өгөөч. Гэсэр маргаан хааны туужи нь Монголын эртний утга зөвлөлийн 3 хариулын нэг тооцогддог. 1986 онд академик цэцэд амжилт сургамжаа уг зохиолыг 9 бүлэгтэйгээр кирилл хэсгээр хэвлүүлж ирсэн. Бидний 9-р ангийн сурах бичгээр гэсрийн туужийн 9 бүлгийн товч байгаа байдаг. Яагаад гэсэр туужи нь эртний уран зохиолын 3 ноёр хэвлэлийн нэгт багтдаг юм бол? Монголын ард түмний соёлын гайхамшигт болсон гэсрийн туужи нь ардын аман зохиолын зүг, ерөөл, магтаал, домог зэргийг өөртөө агуулсан байдаг учраас Монголын эртний уран зохиолын 3 хариулын нэг тооцогдсон. Гэсэр туужийн дөрүүдийн талаар ярив. Ямар дөрүүд гардаг вэ? Зохиолын дөрүүдийн хувьд гол дүр нь Гэсэр хаан, түүний хадад бол Ажуу мэргэн, Арлангоо, Гүнэго, Ромого гэж хатад байдаг. Тэгээд Гэсэр хааны авах цотон ноён мөн Шараа голын 3 хаан, тэгээд Гэсрийн 2 ах, Амин сэхэгч цасчгэр мөн түүний 30 баатруудын хамт энэ зохиол дээр гардаг. Чамд аль дүр нь таалагдсан бэ? Тогтолтой цан чанар болон даваа тал нь юу гэсэн бэ? Надад хамгийн их таалагдсан дүр нь бол Ромого. Очин тэр Гэсрийн хамгийн хөөрхөн хатан төдийгүй ингээд амар үнэн санагдсан болохоор надад таалагдчих. Харин дутагдaltaй зам гэх юм бол хатаарх. Яагаад Ромогог чи хатаарх гэж бодсон бэ? Цодноо энэ нэлээд Арлангог ингээд ордоос хөөж явуулсан болохоор хатаарх гэж харсан. Надад бол Гэсэр таалагдсан. Яагаад гэвэл зоригтой, ухаантай, үнэнч, багаар ажиллах чадвартай. Тийм болохоор надад Гэсэр таалагдсан. Гэрээ марцсан Гэсэр гэж ярьдаг шүү дээ. Энэ үг Гэсэр туужтай холбоотой юу? Холбоотой. Арлангоо Гэсрийг хажуудаа байлгахыг хүссэндээ мартуулдаг хар баг гэдэг өгөөд альва бүгдийг нь мартуулдаг. Тиймээс энэ үг үүссэн юм. Гэсэр туужид түүх нийгэм соёлын хам хүрээд туссан байна. Өөр ямар хам сэдв бэ? Бүх туужид түүх нийгэм соёлын хам сэдвийг тусгасны дээр 4 анги шинээр судалж үзэж буй шашны хам сэдвийг тусгасан байдаг. Жишээ нь Ганжуур Данжуур судар, Шигмүний бурхныг Нирван дүр үзүүлэхийн урд тамийн ертөнц гэх мэтчлэн. Зохиолын орчин нөхцөлийн талаар яриач. Гэсрийн зохиолын үйл явдал нь Тэнгэрийн орон, хүний ертөнц, там гэсэн 3 орчинд өрнөдөг. Зохиол дээр Гэсрийг марцныг сануулах гэж ямар тохиолсон бэ? Гэсрийг гэрэн марцны хавар сануулах гэж эхлээд Ромого засын суманд захидал бичиж илгээсэн. Дараа нь Гэсрийн ах Амин сэхэгч хэрэг болж хуурж ирээд учрын явдлыг тайлбарласан. Хамгийн сүүлд нь Гэсрийн 3 эгч тогроо болон хуурж ирээд бүх явдлыг сануулсан. Гэсэр тууж бол уран төрслийн янз бүрийн аргыг хэрэглэсэн байдаг. Хэдгээрээс дуртаач. Гэсрийн туужи нь уран төрслийн маш олон аргыг хэрэглэсэн байдгаас жишээ нь хэсгэл дээр нь Ромого хатны үзэсгэлэнгойг магтахдаа баруун өрөн дээр нь алтан шумуул, зүүн өрөн дээр нь мөнгөн шумуул эргэж шөнийн гэрэлт нь 100,000 агт манах мэт гэдэг. Хүншүүлэл дээр нь Гэсэр хааны уйлах дуу сонсон морин төмөрч өдөр төмөр ногтод тастаад Гэсэр дээр уйлан өгүүлдэг штеп. Адил тал дээр нь мангасны хулгайн уулын чинээ хар ирээн бас гээд барыг ингээд уултай адилтгаж байгаа. Бидний үеийн хүмүүс аним зэрэг гадаадын уран бүтээлүүдийг хийснээр хөтлөө Монголынхаа энэ гайхамшигт үсэлийг тэр бүрдүү шүү дээ. Чи үеийнхээ найзад хандаж өгч хэлмээр байна. Орчин үеийн хүүхэлдэйн кинонууд бүх төсөөллөөр бүтээгдсэн бүтээлүүд байдаг. Харин Монголын ард түмний хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болсон үлгэр домог тууж төлөнд бүр эрт дээр үе 7,000 жилийн өмнөөс амнаас ам дэмжин яригсаар ирсэн байдаг. Монголчуудын өв соёл түүхийг багтаасан Гэсэр жангараа уншиж судлахыг үеийнхээ найзуудад байж байна. Баярлалаа. Баярлалаа.